За юу цаана манайха амлсан ясаараа 7 хар нүглийг ярих гэж байна. Сайн ханаа түрээ тоолоо өвдөөд нилээд оног видео хийж чадлага утчихлаа. Ёстой муухай ханаад байлээ шүү. Бие бодцоогоор манайха. За тэгээд бүгдээрээ subscribe, like заавал дараад комент өчрөө. 24 ангитай болохоор нилээ урт болсон. Дуртай снэка бэлдээд enjoy guys. Нэгэн сүрсэн хотод хоёр цэрэг нүд тайлтрам дүр зураг дунд алхаж явна. Аимшигт тулаан болж ариун хүлэг баатрууд цэргүүд хідэн арваараа хятагдсан байлаа. Эднийг долоохон бодгал нүд ирэмхийн зур хороосон гэж ам дамжин ярилцсан. Тэдний нэр нь 7 хар нүгэл. Энэ явдлаас 10 жилийн дараа нэгэн бааранд баахан хүмүүс цугларсан халуун хоол хүйтэн пэв гэдэл сууцгааж байна. Эднийх зэрлэг гахаа малгай гэдэг баар. Сайн уух юм муу хоолоороо алдартай л гин. Хоолыг нийцсэн хүмүүс бүр бөөлжөөд идэх шүү. Тэрийг нэг бондойсон гахаа гарч ирээд идэж ууж ийна. Нэр нь Hawk. Хоолны үлдэгдэл муусан аим цэвэрлэх ажилтай. Харин баарны эзэн нь энэ шар толгойтой бяцхан хүү байвал яах вэ? Тэгжээтэл нэг хүн гүйж орж ирээд би аимшигт Зевт Баатрыг харлаа гэсэн хүмүүс чи ч одоо хүүхэд чиг үлгэр домогт итгээд байгаа мөг байл тоохгүй байна. Нөгөө хүн итгэхгүй бол хараач гэснэ 90 сурвалжилж байна гэсэн зураг руу зааж 7 хар нүглийн хийсэн аллагын талаар ярьж гарлаа. Тэгсэн нэг юм чахарч дуграал нөгөө игдүүтэй гахаачаа амар зөв үнэртэй тахын гижин шүү. Энэ нэр амар игдүүтэй ярьдаг. Та нар сонсох уу? Хаалга онгойж хачин эвгүй хөдөлгөөнтэй хуйг дуулган зэвэрсэн баатар ороод ирэхдээ зэрэгцээд л хүмүүс орилдоод л гараад гүйцгэн. Нөгөөг чин орж ирээл нураад унцдаг. Хуйг дуулган дотор ухаангүй болсон залуу бүсгүй хөвтчихэд манай баарны эзэнч арын өрөөндөө оролцсон яг эмэгтэй хүн мөн бишийг нь шалгаж үзэн л гин шүү. Ярддаг гахаа уурлал юуг нь шалгадیں۔ Угаасаа л эмэгтэй хүн байгаа өстэй. Битгий далимдуулаад байг. Тэгхтэн зэрэгцээд нөгөө охинч сэрж хаана байгаа юу болсон талаараа асууна. Хариуд нь бааранд орж ирээд ухаан алдаж унсныг нь тайлбарлаад хоол хийж өгөхөд охин идэнгүүтэл уйлаад ундیں۔ Нөгөө хоёр ч угийн муухай амттай болохоор баярлах хэрэггүй дээ гэсэн муухай амттайч гой хоол байна гэд идээд идэг. Тэр охин 7 хар нүглийг хайж яваагаа хэлэх зур хаалган дээр хідэн зэргүүд 7 хар нүглийн нэг энд харагдсан гэсэн иргэдийн мэдээллийн дагуу баривчлагаар ирлээ гэд орилж хаалга нүдж өгнө. Манай хүнч гарч ирээд яасан эснийг нь асууж идэл бондгор гахаа Зевт Хүлэг Баатрын хувцсыг нь өмссөн гараад ирдэг. Цэргүүд ч уурлаад чимо банд бид нараар тоглоод нь уу гэдэл заамдаад байж идэл нөгөө охин ч байшингийн хоогоор гараад гүйж байгаа нь харагдчихнаа. Тэгээд цэргүүд охины араас хөөж гүйцхийн даваан дээр Hawk гарч ирээд л бүгдийг нь цөм өргөд хайчихв. Охинч 2 удаа аварсанд талархснаа илэрхийлэхэд манай хүн ичгүй ингээ байж идэв. Баарны эзэн 7 хар нүглийг яагаад хайж байгааг нь асуухад охин ариун хүлэг баатруудыг зогсоохын тулд гэхэд Hawk яагаад вэ? Ариун хүлэг баатрууд ч улсаа хамгаалдаг мундаг хүмүүс бидтэй гэлээ. Үгүй дээ. Хаантан яг үнэндээ өвдөөгүй. Ариун хүлэг баатрууд цэргийн эргэлт хийж дайн өдөөсөн. Одоо тэднийг зогсоох ганц найдвар нь 7 хар нүглэл байна гэв. Шар өстгөө. Тэд нар ч бүгд өгчихсэн бидтэй гэхэд охин тийм гайхалтай хүчтэй хүмүүс тийм амархан өхнө гэж байхгүй дээл гин. Тэгсэн нэг бодмол нүдтэй баках гарч ирээд манай хэдийн зогсож исэн хавцлыг нь ганц сэлэмдэл доош нь унгаачвал яах вэ? Бүгд өгсөн ойлгомжтой. Анийн дууссан гэжид л баарны эзэнхүү бүгдийн тэрврээд эсэм энд гараад ирлээ. Нөгөө ахч охины эмгийг нь харангуйта хааны гэр бүлийн гишүүн гэдгийг нь ойлгож 3 дугаар гүнж Элизабет байна гэж таньчдیں۔ Манай гуравч ойроо ороод зогтаалаа да. Энэ нэг сонин гарыг Твиго гэдэг. Твиго сэлмээ нэг даалаагаал ойн бүх модыг ханартал нь завчлаа. Өө хүчлээ. Ингээд анийн дууслаа гэсэн үгүй ээ. Манай сэргэлэн залуу биеэрээ хааж аварсан байдаг. Гүнж гихтээ өөрөөс нь болж гэмгүй хүн өхөж өргөдөхвээ гэд сайн дураараа Твигог дагаж явахаар шийднэ. Манай хүүч дахин нэг удаа амийг нь авраад өөрийгөө Мелиодис гэж танилцуулав. Бакахын эхний завчилтаас Мелиодисаар авруулж ухаангүй байсан цэрэг сэргэж түрүүний луугийн шивэстэй хүн хаан байна гэдэл сандарна. Бусд нь Твиго учрыг олчноо санаа зовлтгүй гэсэн чинь нөгөө цэрэг нь түрүү Мелиодисын луугийн шивэсийг нь харцсан
айж өгөхөө шахаж идэв. Твиго манай хэд рүү сэлмээ далаагаал дайрсан чинь яахчгүй байгаас гадна өөрөө шархтчихдээ юм да. Тэгэнгүүтээ Мелиодесийг гинт таньж энэ олон жилийн дараа огтхон ч өөрчлөгдөөгүй байгааг нь гайхаад дахин атак хийхэд манай хүнд юу ч болсонгүй. Мелиодес өөдөөс нь хугархай сэлмээрээ дохих шиг л болсон. Тэр хавь нь юу чгүй дэлбрээд цөмийн бөмбөг цаашаа. Нөгөө ах гэл тэнгэр лүү нисч идэг шүү. Тэгээд инээмсэглэж өөрийгөө 7 нүглийн ахлагч луугийн хилэнд нүгэл Мелиодес гэж танилцуулна. Би ч гэсэн босод 6-гаа хайж байгаа. Хэрвээ хүсвэл хамт явъя гэхэд нь гүнж тэгьегээд л уйлдаг. Нөгөө Твиго ч хувцс хонор нь урагдаад бүр зодуулсан муур цаашаа. Нэмэлт хүч дуудаарай гээл бэжсэн бондгор гахаан ээж манай хийдийг аврахаар ирээд дээр нь буучнаа. Азгүй юм да чаавас. Ариун баатрууд нь ордны хаалгыг хүчээр ивдэж хаан ширээг булаах үед Элизабет гүнж зүгтэж амьдсан юм билээ. Манай хүнч гүнжид ариун баатрууд бусад 6 хар нүглийн талаар мэдээлэл цуглуулах боломж олгож баарныхаа зөөгч болгодог. Охин асуудیں۔ Та нар хүмүүсээр ингэтлээ үзэн ядуулах юу хийж гисэн бэ гэхэд Мелиодес тодорхой хариулт хэлэхгүй л байлаа. Бондгор гахаан ээжийн нуруунд дээр манай хийдийн зоогийн газар явж идэг байхгүй юу? Эвтэйхэн газар олж байрлуулчаад тосгоноор явж итэл нэг ариун хөлөг баатар энэ хавийн хүмүүсийг ундны ус хэрэглэх боломжгүй болгоод сэлмээ зоогоо хайцсан байлаа. Тосгоныхан яаж ч оролдоод салгаж чадахгүй. Тэгсэн нэг бяцхан хүү ирснэ наадхыг чин миний найзууд 7 хар нүглэл учрыг олж чадандаа энтер гээд өнгөрч өгнө. Хүмүүс яасан айхтар худалч хөөхтөв. Тэгээд бас аюултай гэмт хэрэгтнүүдийн нэрийг хамаагүй хилээд энтер гэж уурлаад чулуу шийдсэн гэм зэмгүй зогсож исэн Мелиодесийн нүрийг нь ончтیں۔ Хэрэлдээ салахгүй байхаар нь манай хүн халахалж зүгтаагаад бааранда аваачнаа. 7 хар нүглийг яаж тандин гэсэн хүү хариулдгүй. Гүнж харагдаад би ч гэсэн жоохон байхдаа сахилахгүй байсан гэхэд хүүч өөрийнхөө тухай ярьж эхэлдэг. Гелтандр гэд хөлөг баатар эдний тосгоны алдарч хар айргийг нь голоод байхаар нь энэ хүү аяг руу нь хорхоо хийцэн байлээ. Тэгэхээр нөгөө Гелтандр уурандаа сэлмээ зоогоод орхицсан байна л да. Бас 7 хар нүглийг таньдаг гэж худлаа ярьснаа хэлж ариун хөлөг баатрууд муу хүмүүс юм чин тэдний дайснууд нь сайн хүмүүс л байгаа гэж ботсон гэлээ. Гадаа нь бөөн шууган болоод манай хэд яваад очисон тосгонд 2 цэрэг ирсэн. Нар жаргахаас өмнө ариун хөлөг баатрын сэлмийг сугалж чадахгүй бол татварыг 10 дахин нэмнэ. Ариун хөлөг баатруудын уурыг хүргэдэг ямар овоо гарууд вэ энтер гээд хүмүүсийг дарамтлж яадаг шүү. Хүүч давхиж очиод нөгөө сэлмийг нь суг татах гэсэн мэдээж дийлэхгүй. Тосгоныхон ч чамаас л болж бид ийм асуудалд орлоо энтер гээд хөөрөө уурлаж орилцгооноо. Тэгтэл тосгоны ахлагч өвгөн гарч ирээд хэлнэ. Ариун хөлөг баатрууд ард иргэдээс мөнгө төгрөг, хоол хүнс, хүн хүчгээд л хамаг юмыг нь цөлмөж байхад бид энэ хүүд биш тэднэрт л уурлах ёстой байх. Түүнд тусалцгаая гэж уриалаад бүгд хамт татсан ч дийлэх шинж алгаа. Энэ тэндгүй нурж унсан хүмүүс л байлаа. Тэгтэл Мелиодес ирээд эвтэйхэн татаад гаргаж ирэхдээ зэрэгцээд л худгийн ус ориглоод л ирдэг. Цэргүүд ч гайхаж сандраал сэлмийг нь аваад л арилцгаана. Энэ үед тосгоны ард иргэд хүүгээс уучлалт гуйж Мелиодест баярлснаа илэрхийлж оройж найрлцгаана. Элизабет маань ч анх удаага зөөгч хийгээд жинхэнэ бужигнуулж байна. Тэгж яхта харин цагаан зүудний ойгээд ариун хөлөг баатрууд ч ойртохоос айдаг нэгэн газрын талаар сонсдог. Энэ үед нөгөө 2 цэрэг ариун хөлөг баатар Гелтандарт сэлмийг нь авчирж өгөөд нэг хүүхэд сэлмийг нь сугалж гаргаж ирсэн гэж хэлнэ. Гелтандр ч үүнийг нь сонсоод нэг жад авснаа тосгоны зүг рүү аянга цахилгаан цацруулаад л шийдчихнэ. Яг тэр үед нь Мелиодес ямар нэгэн юм мэдэрсэн шинжтэй баарныхаа гадаа гарч ирэхэд Элизабет чинхэн ажилдаа нэлээд стресстэн царайтай сууж байв. Мелиодес тэнгэрээс ямар нэгэн зүйлийг ирж хайх мэт зогсож хахад Элизабет аавынхаа төлөө зовж зүдэрч байгаа иргэдийнхаа төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутарч байна гэдэл ярьсан чинь Мелиодес чи намайг олж чадсан юм чинь бид нар ариун хөлөг баатруудыг зогсоох болно гэж хэлээд аян цахилгаан мэт нисэн ирэх чадыг бариад авдیں۔ Дэндүү хүчтэй болохоор маш хол шийдэгдэж байшин барилга баахан юм эвдсэн ч зөв зүгээр босч ирэнгүүтээ буцаагаад шийдчихдэг.
шидэхтэй бүр толгоог нь онилцсан Гелтандарч арайхан болтоод Мелиодесыг амьд байгааг ойлгоно. Манай хүн энэ үед нь Гелтандар хайж ирэх нь цаг хугацааны л асуудал болсныг нь мэдж байгаа болохоор тосгоноос суртахын явцгаая гэхэд Элизабет мэрэгэн санаа гаргаж бүгд цагаан зүүдний ой руу явдаг. Тэгтэл ой дотор могоон шивээстэй охин тухтай гэх чинь унтчихлаа. Манай гурав ой руу орж ирээд 3 цаг гараа алхачихжээ. Гэнэт л Хаук маань амар олон болоод бүгд л би жинхэнэ гэдэл орилдоод байдаг шүү. Мелиодес бүгдийг болдруу болтон цохиж унгаагаад байж идэл бөө Элизабет гараад ирсэн байдیں۔ Гүнжийг ямар цохилтоо нь биш янз бүрийн даалгавар өгчээснэ. Бүгд дээшээ үсрээрээ гэсэн хуурамчууд нь үсрээд жинхэнэ нь ичээд ганцаараа суугаад үлддэг. Мелиодес ч ганц цохилтоор бүгдийг нь алга болгоход тэр хідээр даажигнаад байсан чөтгөрүүд цугтаад явчихнаа. Манай гурав араас нь дагаж явсаар 7 хар нүглийн нэг могоон нүгэл Даяаныг олчдог. Энэ хэдэн миньонууд нь ариун хөлөг баатрууд ирчлээ гээл сандраад сэрээсэн охинч зочсондоо манай хүнийг шүүрч аваад ууртаа гэх чинь харж яснаа 7 хар нүглийн нэг болохыг нь танина. Манай хүн чинь бүр тэр хэдийнхээ ахлагч юм бэлээ. Нөгөө охин чинь гахаа махан дуртай гэд хөөхий Хаукийг шарж идгээ шахдаг шүү. Аманд нь алим хийцэн ч байх шиг. Тэгснэ Элизабетыг хамт явж байгааг мэдэнгүүтээ атаархаж хардаад тэр хавийг бүр сүйтгэе хаждаг. Тайлбарлахын завдалгүй цохиж нүдэд гамбар болгохоо шахнаа. Эцэст нь нэг юм тайвширч манай хэд яах гэж яваагаа тайлбарлаж Даяан үлдсэн баатруудаа хайж олоход нь туслахаар шийддэг. Гэнэт л тэр дөрвийг цахилгаан гүйдэл цохоод хөдөлж чадахгүй болсон чинь манан дундаас Гелтандар гараад ирдیں۔ Элизабет Багдад төрсэн ах дүү шиг л тоглож өссөн тэр залууг хараалтай сэлмээрээ төрөний тосгоныг сүрүүлэх шахсан гэдгийг мэдээд бүр шоконд орно. Гелтандар ариун хөлөг баатруудын удирдагч Заратрасын хүү бөгөөд 7 хар нүгэлд алуулсан аавынхаа өшөөг авахар ирсэн гэлээ. Харин Мелиодес 10 жилийн өмнө юу болсон талаар сайн санахгүй байгаагаа хэлээд ингэж ярина. 10 жилийн өмнө 7 хар нүгэл Заратрас удирдагчийн дуудсан газар яваад очиход аль хизээний жадан сүлбүүлээд нас барчихсан байжээ. Тэгтэл бусад бүх баатрууд нь тэр долоог бүсэлж аюулт алуурчин урагч гэж соллох болсон гин. Гелтандар 7 хар нүглийн араас явж байгаа учраас Элизабетыг нээх тоохгүй цахилгаан гүйдлийн шиднээс суллаж орхиод бусдыг нь сулсангүй. Манай Хаук суллаж өг гэж нэгж хагаад бөмбөг шиг л цөлөгдчихнөө. Мелиодес цахилгаан шидийг эвдэж Гелтандрын эхний дайралтыг сэлмээрээ хааж чадсан ч хэсэг хугацааны дараа араасаа завчулж газар уннаа. Гелтандарч манай хүнийг өөхөж гин гэж бодоод сүүлийн үгээ хэлэх гэсэн бусдынхаа ямар шүү байгааг нь мэдмээр байна гээл өрөвдөлтөй царайлж хагаад хоёр нүглийнхаа хаана байгааг мэдэж авна. Үнгэн нүгэл Бастегийн шоронд, Баавга нүгэл Үхэгсдийн хотод байгаа гэдгийг сонсонгуудаа өсөрч босч ирээд Гелтандрын дайралтаас хөнгөн болтжсэн Даяан шүүрч авснаа хол гэх чинь шидэ ачдаг. Сүмд залбирч байсан хүмүүсийн дээрээс нь их бууны сумшгил бууж ирээд бүгдийг гимтэж харахтуулсан ч өөрөө шалбархаачгүй гараад явцдаг. Манай хэд Хаукийн ээжтэй аяллаа үргэлжлүүлж Элизабет Мелиодест санаа зовоод байсан ч манай хүн зүгээрээ асуудал байхгүй. Жохон унтчихад л зүгээр болчихно гэд баарлуугаа орсноо ухаан алдаад унтсан байдیں۔ Энэ үед үнгэн нүгэл баан Бастегийн шоронд хоригдсон байж байлаа. Биеинд нь баахан төмөр зоолттойч баан дуу аялаад л эхэлнэ. Элизабет Хаук хоёр Мелиодесыг эмчит үзүүлэхээр гүйж явхад ариун хөлөг баатрууд нууцаар ажиглаж байдаг. Манай хүнийг эмчлүүлж байх үеэр тэнгэрийг бүрхсэн баахан шавчнууд ариун хөлөг баатруудын даалгавраар аюултай хорцсон хотыг сүйтгэж эхэлнэ. Даяан шавчнаас айдаг ч гэсэн хотыг аврахын тулд зориглон дайрч байх хооронд Хаук гахаа Мелиодесыг үгсэн юм шиг л унтж ин да гэсэн чинь эмчин хүчтэй хороор хордуулсан юм чи аргагүй гэж авдیں۔ Хажуугаар нь бас нэг хөлөг баатар гарч ирээд хөөхий Хаукийг хэм хөшөглөж Элизабетыг авч явна гэснээр Мелиодесийн сэлмийг нь авах гээ наадیں۔ За давраад байгаараа гээл манай хүн босоод ирдэм байгаа сте. Ямар ч хордсон шинж байхгүй бүр шарах мархан эдгэрсэн. Нөгөө баатрыг хөөж очоод хин чамааг явуулсан гэсэн чинь бууж өглөө би тантай халц тулдаж чадахгүй гэж идэл манай хүн сэлмээ гаргаал жан гээл явчтیں۔ Гараа өргөд бууж өгөхдөө хоёр хутга шидсэн байвал яах вэ? Тэгсэн бас түрүүний эмчи охиныг нь барьцаалаад Мелиодест хор өгүүлсэн байдаг шүү. Хамаг муу муханд бүртцсэн гар.
Үл үзэгдэгч болох чадвартай энэ баатартай Мелиодос баахан тулдана. Хуучин байшинд нуугдж байгаад өрх тавьж барьж авсан ч нөгөө гар нь зүгтэж чаддаг. Манай хэд эмчтэр босч ирэхэд нэгэнт оройтсон байлаа. Охиноо аврах гэсэндээ л муухай юм хийчихлээ. Намайг уучлаарай л гин хөөрхий. Надаас л болж хүмүүс шархтаж зовлоо. Би 7 хар нүглийг хайж яваагүй бол ийм юм болохгүй байсан гэдэл Элизабет өөлж эхлэхэд Мелиодос чи хаан тулсаа аврах гэж яваа шүү дээ. Би чамтай хамт ариун хүлэг баатруудыг зогсоохоор шийдсэн. Чи нас барсан ч би чамд өгсөн амлалтаа биелүүлнэ гэдэл зоригжуулна. За тэгээ нөгөө шорон руу явж итэл Даян нүдэн нэг л сонирн болчихсон тааралдана. Зүгээр ярилцаад байжсэн хонхны жингэнэг чимээ гарангуутал хий юм хараад манай хэд рүү дайраад ирлээ. Сайн учрыг нь ойлгохгүй зүгтаал гүйжсэн хоёр малчин таарахаар нь Мелиодос бүргэж чиглэл шүүрээ цаашаа явна. Тэгтэл дахин хонх дуурч манай хүн өөрөө хий юм харж эхлээд Даяныг ариун хүлэг баатартай андуурч хоорондоо тулдаж гарав. Энэ үед шоронд байсан ба нэг баатрын учрыг нь олоод сахал уснээсээ салчихсан сэлгүүцч явтал жүүдгээд хүлэг баатарт сэлэмдүүлчихнэ. Даян Мелиодос хоёр тулцаар хэсэг зур ухаан орж бие биенээ таньсан ч хонх дуурах чимээнээр дахиад л байлдаад эхэлдэг. Нэг хүлэг баатар шавжин шуурга дэгдээж хончин охиныг тамлаж эхлэхэд Элизабет өөрийгөө шархтуулан байж аварсан ч нөгөөх нь зүсээ хувиргацсан ариун хүлэг баатар байд юм да. Хаав гүнж хоёрыг хайр найргүй зодж итэл Элизабет нөгөө ховстоод байгаа хонхыг нь амаараа салгаад авсан байдیں۔ Та нартай өнөөдөр маш гоё тоглоомын гар танилцуулъя. Бүх төрлийн компьютер, ноутбук, Steam, Android болон iOS үйлдвэрлэлийн системтэй утас, таблет, Nintendo Switchтэй Bluetooth эсвэл донглоор холбоод тоглож болно гэд боддоо. Cool байгаа сте. Би та нарт танилцуулахын тулд эхлээд өөрөө хэрэглэж үзсэн. Ганцаараа эсвэл олуулаа холбоо тоглоход маш амархан. Гарт амар эвтэйхэн. Утасгүй учраас түүртэд байхгүй. Алсын зайнаас чөлөөтэй удирдчихна. Гарт чичиргээ өгөх функц нь бас айгүй гоё юм байлаа. Утас шиг Type-C-гээр цэнэглээл болоо. Энэхүү бичлэгийг хүрэхэд дэмжиж ажилласан Unitec Mongolia-да баярлалаа. Хэрвээ та нар сонирхож байвал эднийхтэй холбогдоорой. Надад бол маш их таалагдсан шүү. Доор description хэсэгт мэдээллийг нь оруулчихна. Нөгөө баатар уурлал амар хүчтэй зохих гэтэл Мелиодос гараас нь барьж аваад ганц л зохиж байгаа. Даянч нөгөө шавжин баатрыг няц гიშгэж бүгдээрээ донжин руу орноо. Энэ үед баан шархацсан ч гэсэн ариун хүлэг баатрыг устгаж чадна. Манай хийдэг яваал оронгууд шоронго тэр чигээр нь гаднаас нь шившлэг хийгээд цоожлоо хайчдаг. Даян эмчийн охиныг Элизабеттэй хамт цүнхэндээ эвтэйхэн хэвтүүлчихнэ. Удаан уулзаагүй Мелиодос баан хоёр бөөн баяр болж тэр хавийг нурж нөгөө сүрхий шившлэг нь арилтал хоорондоо ноцтолтхон тэр. Бүгд эмнэлэг дээр буцаад ирэхэд нөгөө эмч чи амьд байж идэх шүү. Өөрөө ч яаж амьд үлдснээ ойлгохгүй. Тэр орой бүгд хоол идэж баярлаж байхад Даян тэнгэрт харух оддыг харж ямар нэгэн сүрэл болох гэж байгааг мэдэрнэ. Энэ үед 7 хар нүглийн нэг баавга нүгэл Кинг Гилтандартай юм яриад сууж идэг. Маргааш өглөө нь Мелиодос үхэхсдийн нийслэл явж Кингийг олцгоё гэдэл бүгд тэнд ямар байх талаар ярьж байгаа хооронд баан зөөрмөглөөд бүр охин зүүдэлцэн нааж байна. Нэг тусал уувал 10 жил, нэг балгыг уувал 100 жил, бүгдийг нь уувал хөшгөө мөнх болдог. Мөнхийн усыг олж уух гээд авраг том мод руу авираад гартал нэг охин шидээр хийсгэж хайчаад болдгоо шүү. Хэд оролдож залхаад чи яг яах гээд байгаа юм бэ гэсэн тэр хундганд байгаа мөнхийн усыг нь уучхвал энэ хатаад өгчих юм гинэ. Энэ охиныг Элейн гэдэг. Энэ амь насны булгийг хамгаалдаг шидэд дагна. Бас энэ явдал зүүд биш, өмнө нь болсон явдал байдаг. Бүгд замдаа гарч үхэхсдийн хотод хамгийн ойрхон баг тосгонд төр зогслоо. Баан тэндээс 2 хүүхэд олоод ирсэн хоолоор үхэхсдийн хотын тухай мэдээлэл солино гэсэн байж гинэ. Тэгтэл гинэд Кинг гарч ирээд бааны цээж рүү амар том жад зоож хаянгуудаа Даяныг хараад зүгтаачнаа. Хэсэг хугацааны дараа нөгөө 2 хүүхдээс хот руу орох замыг нээхийн тулд нас барсан хэн нэгэнтэй холбоотой үнцэнтэй дурсамжаа ашиглах ёстой гэдгийг мэдэж аваад бүгд оролдож үтсэн ч бүтсэнгүй. Харин ба Элентэй хамт байсан үеэ дурсаж эхлэхэд цаашаа явж байгаа Эленийг олж харах шиг болоод ухаангүй л араас нь даглаа. Үхэхсдийн нийслэлийн хаалга нээгдэж Кингч манай хэдийг дагаад орчдیں۔ Тэгтэл тосгондоо үлдсэн 2 хүүхэд төр нэг ариун хүлэг баатар ирж сүрдүүлж хагаад хот руу орох аргыг мэдж аав.
Кинг бааныг гүйцэж ирээд дүүгийнхаа өшөөг аавна гэдэл хортой жадар сүлбээд чулуун өшөө болгоо ачдаг. Элейн гээд бааны хайртай байсан охин нь Кингийн дүү юм билээ. Үзэгдэл солигдож бааны дурсамж гарна. Элейн тэр хоёр хамтдаа ойгоос цугдах гэж байтал маш хүчтэй чөтгөр дайрч ирээд бан нилээн тулдаад барахгүй болоод ирэхээр Элейнийг мөнхийн усаа уугаарай гэж хашгирчаад яг алуулах гэж ахт нь Элейн амнаасаа мөнхийн ус уулгаад өөрөө тэр чөтгөрт нь алуулсан юм хэлээ. Гэтэл энэ удаа ч гэсэн дүүгийнхэн сүнс нь хайртай залуугаа үнсэж шидийг нь хариулахад Кинг бүр шок. Тэгээд бан хайртай бүсгүйгээ эргүүлж амьлуулна гэж амлахад охин ахаасаа бааныг хамгаалж тусалж яваарай гэж гуйдаг. Энэ үед нөгөө хүүхэн ороод ирсэн манай хидтэй тулдж гинэ. Кинг ч амар олон жад хутга энтрээ гаргаад туслахаар очиж тэр эмэгтэйг унтлан цохино. Мелиодес явахдаа зүгээр ч явахгүй нүүрэн дээр нь нүүр зураал үлдээ эндээ. Хаузер гээд ариун хөлөг баатар Гилтандр командлагч Драйфус хоёртой уулзаж дарга даймаана хурдхан эхлүүлэх боломж алгуу. Би хаа хөшөөд эрт сэлэн минь мохоод байна шүү л гин. 7 хар нүглийн бүлэглэл байгаа болохоор дэх боломжгүй байна гэсэн. 4 хүнээс юунд нь тэгтлээ айгаад байдیں۔ Л гэж байна. Мелиодес нь гэхдээ ганцаараа бүхэл бүтэн хаант улсыг юу ч хүй сүрүүлж байсан. Зөөрлөшгүй хүчтэйгээд л Хаузрыг бүр гайхшруулна. Гэлээ гэхдээ бүхэл бүтэн армийн эсрэг 4 хүн юу ч болохгүй гэсэн бодлоо тээсэрл. Манай хидийг бүгд домогт зэвсгүүдээ алдсан байна гэд Кинг их ууртай байлаа. Мелиодес зарцсан, Даян алдсан, бааныхыг шоронд байхад нь дээрэмтцэн гинэ. Леонесын хааны өгсөн энэ зэвсгүүд буюу ариун эрдэнэсийн тусламжтай 7 хар нүгэл хүчээ тултлан гаргах боломжтой байдаг гин. Ариун хөлөг баатруудын удирдагчдын нэг Хендриксон, анимын ихэнд гараад байсан Твиго, баантай шоронд үдэлцээд байсан Жерико хоёрыг дуудаж ирүүлээд чөтгөрийн цус уулгах гэж ятгана. Хүч чадалтай болмоор л байгаа биздэ гэсэн Твиго Мелиодест навсаатлаа шидүүлснээ бодож Жерико банд дээрлэхүүлснээ санаад хоёулаа уучдаг шүү. Тэгсэн Твиго сонирн болж ийснэ дил бүсэрч Жерико амьд үлднэ. Энэ Хендриксон гээд гар ариун хөлөг баатруудад чөтгөрийн цус уулгаад айран бүрдүүлэх гээд үзээд байгаа. Манай хэд жил бүр явагддаг тулааны фестивал дээр ирлээ. Энэ жилийн шагнална гэсэн чинь Даяны ариун эрдэнэ болох Гидеон байд юм да. Солиотой том байлдааны алах. Гэхдээ энэ тэмцээнд үлэмж биетүүд орох хориотой байдаг болохоор Даян гүнчтэй хамт үлдэж нөгөө гурав оролцохоор явна. Зүгээр ч оролцохгүй, төрүүлж Даяны алхахыг буцааж авах зорилготой. Энэ хооронд манай хоёр ойд идэх юм хайгаад Элизабет нилээх мөөг олонгуудаа баярлаад түүх гítэл нэг том чернэлийн ягаан мөөг гараад ирдیں۔ Айгаал орилсон Даян гүүж ирээд нөгөөхий чин өдрийн хоол гээд тогшоод автал амнаас нь ягаан үстэй утаа шиг юм гарч тэр хавийг битүү бүрхнэ. Тэмцээ үргэлжилж өрсөлдөгч нараа тусгаалan зассан талбайгаас шидсээр 8 оролцогч шалгарч үлдлээ. Мэдээж манай гурав тэгээд өөр 5 баатар үлдчихсэн 2-2-оор нь оноход Мелиодес бан хоёр таарчдаг. Эхний хоёр тултгаар гарч ирэхэд эмэгтэй нүмергөө тайлсан Элизабетийн хувцсыг өмссөн байдیں۔ Мелиодес гайхал харж идэл тэр эмэгтэй өрсөлдөгчөө нислэн цохиод ялчгаж байна. Тэгсэн яг үнэндээ Даян байд юм да. Нөгөө мөөгний утаанаас болоод жижигэрсэн юм шиг байгаа. Кинг маань өрсөлдөгчөө барсангүй шидүүлчихлээ. Финалийн 8-д нөгөө Хаузер гээд хөлөг баатар багтсан байдаг. Тэгээ манай хэдийг 7 хар нүглийн гишүүд гэдгийг нь бусдаасаа сонсоод мэдчихнэ. Мелиодес гээл сүр болоод исэн тэр жижигхэн гар юм уу гэж мэгцэн. Мелиодес бан хоёр тулдаж эхэллээ. Үнэхээр ширүүн тулаан болж Мелиодес ялхандэ гэж идэл бан хамаг хүчээ хоримтлуулж байгаа л сүүлийн цохилт хийх гээд дайрсан Мелиодес бугаг нь хуг базаал талбайгаас гаргаад шидчихдэг. Дараагийн учраа Даян Хаузер хоёр. Даян жижигхэн болцсон Элизабетыг Мелиодест бариулчаал гүйлээдээ. Яг энэ үед нь тэмцээнд оролцож исэн хоёр нөхөр Элизабетыг хайгаад яваад идэг. Даян гүнжийн хувцсыг муухай болгохгүй тулд өрсөлдөгчийнхаа торнадо шиднээс бултаал байлаа. Тэгсэн Хаузер амар хүчтэй хой салхи босгоход Даян биеэ металл болгож хувиргаад газар цууртал цохино. Мелиодесийн өрсөлдөгч түрүүн Кингийг хийстлэн цогтөг өвөө. Чи Мелиодесийн хүү юу л гэж байна? Үгүй би өөрөө байна гэсэн чинь нүд нь бүр бүлтрээ наадын. Тэгсэн Мелиодесийн эрт дээр үед сүрүүлж хайж исэн хаант улсын хүн юм гинэ.
Элизабет ч бас тэнд төрсөн байдаг. Чи яах гэж улсыг минь сүрүүлсэн? Өөрийнхөө хайртай Лизийг яагаад алсан юм гэдэл галаар буудаад байдаг. Би та нарыг хамгаалахыг л хүссэн. Гэхдээ чадаагүй гэхэд өвгөн үгэнд нь итгэж тулалдалгүй бууж өгөөд явна. Сүүлийн раундад Мелиодос Даяны эсрэг гарч ирнэ. За ариун эрдэнэ авах нь баттай болчлоо. Хурдхан дуусах уу да гэсэн хажуунаас нь хэдэн эмэгтэйчүүд Мелиодосыг тараад хамт явах уу энтер гэж өдөөд Даяны өвчнийг нь хөдлөгчж байгаа. Тэгсэн Баангуй Хавк гахааны төрөвчийг нь хулгайлаад тэр эмэгтэйчүүдэд мөнгө өгж жагаад албаар тэгж хилүүлсэн байлгүй яах вэ? Ингэхгүй бол хөгжилтэй юм болохгүй нэ ч гэж яах шиг. Даяанч манай хүнийг хүүхэмсэх амтан гээл хайр найргүй цохоод би тэднийг танихгүй штэ гээл орилсон ямар ч нэмэр байхгүй. Гинэт манай хоёр тулдгаар болж бүгд зүгтаарай, нуугдаарай гээл хашгирлаа. Ариун хүлэг баатрууд дөрвөн хар нүглийг устгахаар эн тэндгүү галан бөмбөг хайж тэр хавийг бодоо олгоно. Өмнө нь шоронд хуйгаа дээрэмдүүлчихсэн эмэгтэй бааны цээж рүү зоогоод авлаа. Мөнхийн ус ууцсан хүн чинь шал тоохгүй байж л шархан эдгэрдэггүй. Нөгөө эмэгтэй нь Мелиодосыг гинжин дэлбэрэлтээр ухаан алдуулчлаа. Кинг дайралтаас нь бултаад зогсохгүй нөгөө хоёр эмэгтэйг хоёуланг нам цогчоод Хавк гахаанд найзуудаа даатгаж үлдээгээд нөгөө хоёроо байцааж гарнаа. Даян алхаа авах гээд очисон аль хизээний байхгүй болчихсон байлаа. Нэг настай хүнд тусалж идэл зохиулаад гүн хавцал руу унцдаг. Хавк гахаа нөгөө хоёрыг Элизабеттай хамт аюулгүй газар авчираад байтал гүнж маань гинэтхэн буцаад том болчихлоо. Ядж яхад яр гихчээр яг энэ үед нь нөгөө Элизабетыг хайгаад явж исэн хоёр хажуугаар нь явж таарна. Энэ эмэгтэйг Вероника гэдэг Элизабетийн эгч. Манай хүнд хүрмээ өгөөд яг аваад явах чидэл Мелиодос сэргэж хамгаалахаар ирнэ. Тэгээд тэр эмэгтэй шидийн шулуу гаргаж ирэн Мелиодосыг дотор нь хорчдөг шүү. Элизабет Мелиодосын сэлмийг нь тэр чулуутай шүүрч аваад яг одоо буцааж гарах гэж шаарддаг. Нөгөө баатар нь Элизабетыг шидийн бөмбөлөгт оруулсан чинь Бан Вероникаг барьцаалж гүнжийг суллахгүй бол ална гэж сүрдүүлнэ. Кинг энэ үед нөгөө хоёртой тулалцаар байв. Гинэт Хейлбрам гарч ирэн хоёр эмэгтэйг аварч Кингтэй нёгийгээ үзэж эхэлнэ. Манай хүнч барахгүй маягтай болоод явчихдаг. Нөгөө хоёр Элизабетыг олоод очсон. Баныг шархтуулж гүнжийг булаацалтаж байх хооронд Элизабет амжаад цугтаачлаа гэтэл нөгөө ариун баатар эмэгтэй маш хүчтэй дэлбэрэлт үүсгэнэ. Вероника биеэрээ халахлан маш хүнд шархтаж гүнжийн гар дээр нас орно. Элизабет Мелиодосыг дуудаад л уйлж яхад нөгөө хоёр ирээд чамааг яаж ч уйлаад Мелиодос ч сонсохгүй гэдэл авч явах гэтэл шидийн чулуу хагарч маш их хар энерги цацрагтай зэрэгцэн Мелиодос гарч ирнэ. Ганц тохиол нэгнийх нь гарыг нь сэлэмтэй нь хамт таслаж хаяад дахиж тохиол нөгөө хүүхнийг нь хийсгээ ачдаг. Нэгэн шид гаргаж нөгөөхийнхөө гарыг эдгэж өгөөд Мелиодосын шидийн энерги нэг л сонирн байна гэцгээж байтал Бан үнэхээр чи мөн үү гэж яагаад амар завчуулчна. Элизабет Хавк хоёр юу болоод байна гэд бүр айцсан байж тал хурч ирж гүнжиг үнэрлж ийснэ гинэд буцаж нисэл Хейлбрамтай учир зүггүй алцаад эхэлнэ. Хейлбрамч манай хүнийг сорих маягтай хүчээ үзэж тэмдэглэл хөтөлж энтер. Хавзер Даяны унсах хавцлыг ширтээд байж тал нуруун дээрээ баараа ачсан Хавкийн ээж гарч ирээд Даяны хувцсыг хавцал руу шидчихтیں۔ Хейлбрам Мелиодос хоёр тулцаар манай хүн овоо дийлэх шинжтэй болоод ирсэн Хенриксон хүчээ нэмж манай хүнийг цохилоо. Бан Кинг Элизабет хоёрыг шүүрч аваад л Хавкийг дагуулад аюулгүй газар руу цугтдаг. Даян газар доороос ашгүй нэг юм гарч ирж Мелиодосыг амжиж аварна. Мелиодосыг чи юм болгоц юм уу гэж асуусан Хейлбрам хариулахгүй байжгаад цөм ахуулнаа. Алхаа далайгаал цогсон газар цөмрөөл том чулуу өсөрч нисдэг маантагийн цоортлон цохоод Мелиодостой хамт буцаж ирэхэд Элизабет тэрч аваад дахиж бити ингээрэй гэлгүй. Тэгээд Вероникаг багадаа тоглодог байсан нуурын хажууд оршуулаарай гэд нөгөө залуугаас гуйж ариун хүлэг баатруудыг зогсоох болно гэж амладаг. Хэсэг хугацааны дараа манай хүн сэлмээ алга болгоцныг анзаарсан Хейлбрам авцсан байдаг. Бан Кинг хоёр тулааны бэлтгэл хийж ариун хүлэг баатруудаас хаан тулсаж чөлөөлөхөөр санаасын ивэр бүрээгээр сахиусан тэнгэрүүдийг дуудаж Иляныг дахин амьдруулнаа л гин. Мелиодос 3000 жил үргэлжилж байгаа дайныг зогсооно гэж амлана.
Энэ үед хоёуг дуулахдаа нэгэн авраг биет Аалантай хамт ойгоор хэрэн хэсэж яваа талаар мэдээ Хелбрамын хамсааднуудад ирэв. Гэхдээ хоёр Минена биш өөр баг цуглуулж авраг биетийн араас явуулж яхад Жерико нилээн дургуутснэ. Гила харин энэ завшааныг ашиглаад хоёулаа амраад авъя гэдэл маш баяртайгаар дүүтэйгээ уулзсан. Гэрлүүгөө ирж явах замдаа сарын цалингаа дээрэндүүлсэн байдیں۔ Манай хүнч дүүгээ тайвшруулад нөгөө дээрэмчдийг нь олж сургаад өгдөм байгаа сте. Энэ үед манай баатрууд ирж баараа нэгэд өөрсдөө ан хийхээр явж Элизабет Хаагтай хамт тосгон руу эмийн ургамалд явж итэл ариун хүлэг баатрууд хүрээд ирнэ. Манай хоёр нуугдсан байжсэн чинь Аалан та хоёрч бас нуугдаж тоглож байгаа мó гэдэг. Тэгснэ хоёрт аваргын цээжинд нүх гарцсан учраас би цаваа хайгаад явж гинэ л гин. Энэ үед ойд явж байгаа манай хэд маш чанга архираа сонсоод хайгаад очтол баахан шархацсан хамгаалагч нар байлаа. Хоёрт аваргыг Хелбрамын явуулсан хүмүүс хөнөөх гэж байгаа гэхэд нь Мелиодост хоёрт авраг гэж 7 хар нүглийн нэг болох Гавтрийг хилээд байна да гэж бодоод яаран хайж болоод хүлэг баатруудтай яг тулдах гэжсэн Аалан цаваа олсонгүй гэд хүрээд ирнэ. За тэгээд хоёр талаас дайрч ороод нэг нь хоёрт авраг руу үхлийн сум харвсан чинь Аалан улаан гараараа бариад авдیں۔ Энэ бол 7 хар нүглийн нэг Ямааны нүгэл Гавтар байв. Ариун хүлэг баатрууд манай хэдтэй тулдах гэтэл та нар энэний төлөө л ирсэн биз дээ гэд Гавтар хоёрт аврагын толгойг нь тастаад өгчтیں۔ Тэгтэл хамгийн гайхмаар нь нөгөөтг чи амьд хിവэрээ за. Өмнө нь би ариун хүлэг баатар байсан гэдیں۔ Гавтар ариун хүлэг баатрыг шидийн чадваргүй болгохын тулд хоёрт аврагд өөрийнхөө хуйгийг өмсгцэн байсан. Даанч хоёрыг эвдрэхтэй зэрэгцэн шидийн чадвар нь сэргийж авраг биет нээх муухай бөөлч шиг юм гаргаад манай хэд рүү дайраад нь. Мелиодос сэлэмдэх гэснээ нөгөө хүлэг баатар битгийлтэйгээд гуйгаад байхаар нь эргэлзчихнэ. Гавтар ч хөдөлгүй байхаар нь баан устгах гэтэл Мелиодос гараас нь барьж наан чи муучгүй хүн байна штэ гэд болиулцдаг. Энэ үед Элизабет Даяна хоёр бусдыгаа хүлээгээл сууж исэн Каин ирээд баарч ажиллаж байгаа мó л гин. Манай хоёр дотгошоогоо урьж оруулахад Элизабетыг Лизтэй андуураад бүр шок. Байн ташуураа авраг биетийн зүрхийг суг татхад Кейн гүнжид Лизийн талаар ярьж байснаа сэлмээ харуулж Лиз Мелиодост өгөх гэжсэнийг нь би өмнөөс нь авчихсан юм аа гин. Мелиодос авраг биетийг алчглаа гэд баан дуурлахад Гавтар тэр хүлэг баатар чинь яг үнэндээ Гилагийн аав штэ гин. Элизабет өвгөний сэлмийг авч Мелиодосыг хайн гүйлээ. Тэгсэн авраг биет амьд хിവэрэ байж хаас гадна чөтгөр болоод хувирчвал яах вэ? Мелиодос тэгсэн ч тулдахгүй гэсэн хിവэрэ. Баан Кинг хоёр бол бэлэн л байлаа. Элизабет манай хэдэг олж ирээд Мелиодос руу шитгэхэд Лизийн өгөх гээд байсан сэлэн мөн болохыг нь таньж барьж авангуутаа л чөтгөрийг устгаж айдаг. Бүгд баар руу явах болоход Элизабет Гавтрыг хамт явахыг урлаа. Баяраа тэмдэглээд байж байхдаа Мелиодос Гавтраас нэг юм асуунаа. 10 жилийн өмнө Леонесоос зүгтэж байх үед намайг хэн зохиж ухаан алдуулсан бэ гэхэд гахаа нүгэл Мерлин. Гэхдээ яагаад тэгснийг нь би мэдэхгүй байна гин. Элизабет Мелиодосоос Лизийн талаар асуухад та хоёр эсрэг тесрэгийн туйлш гэж шал өөр. Гэхдээ нэг л зүйлээрээ маш адилхан. Хоёулаа хүчрэхэг гэлээ. Үзэгдэл солигдож ариун хүлэг баатрууд гарнаа. Өдөр хоног өнгөрөх тусам улам олон хүлэг баатрууд ирж шинэ үеийнхэнтэй нэгдэж байлаа. Жерико Гила хоёр бэлтгэл хийж байтал Жерико ухаан санаанд төвлөрөхгүй алдаа гаргаж байснаа 7 хар нүглийн чөтгөртөө тулдахыг нь харсан тухайгаа ярьдаг. Тэр чөтгөрөөс ариун хүлэг баатрын шид давхар мэдрэгдээд байсан гэд чөтгөрийн үлдэгдлээс олсон зүйлтэй үзүүлэхэд Гила аавынхын зүйл болохыг нь таниад дуу алднаа. Хендриксэн Хелбрам хоёр чөтгөрийн овог аймгийн хаалгыг нээж оруулж ирэх гэтэл гүйцэд онгойлгож чадахгүй. Нөгөө мангас чөтгөрүүд нь багтдаггүй. Үлдсэн хоёр гишүүнээ хайгаас өмнө Мелиодос явж сэлмээ буцааж авахар шийднэ. Манай хүний хугархай сэлэмч төрөүний чөтгөрийн овог аймгийг түүхчсэн хаалганы нэг түлхүүрн юм байна л да. Тийм ч учраас Хелбрам аваад явцсан байлээ. Хендриксэн чөтгөрүүдийг өөрсдийн ертөнцид оруулж ирээд ариун дан хийн гэхэд нь Драйфус дургуутдаг. Тэгсэн чинь би чамайг эрх мэдэлтэй болгохын тулд ахыгаа хөнөөхөд чинь тусалсан байхаа. Одоо чи надад тусал. Үгүй бол би чамайг ч гэсэн алчхан шүү гэж авдیں۔ Манай хэдийн баарлуу нэг эмэгтэй ирж чөтгөрүүдийг чөлөөлөх сүүлийн түлхүүр болох Элизабетыг барьж аваад явчихнаа.
Мелиодес сэлмээ бариад л гараад гүйсэн Бан Гафтер хоёр бас хамт явъя гэд Даяанаар очих газар руугаа шидүүлчихдэг. Амараа. Манай хэд Леонесын хааны ордны хойд хаалган дээр бууж дотогшоо орохоор тулалдаж явтал урд хаалган дээр нь хөрш Камелиод улсын хаан Артур цэргүүдтэйг ирчихсэн байлаа. Хендриксон огтоо очиж манай хааны бие муу байгаа уулзах боломжгүй гэж хэлсэн ч Артур хаан тэгвэл бид нар эмчлээд өгье гэд бүр орох гээд байдаг шүү. Явуулах гээл дахиад янз бүрийн юм ярьсан ёор явах шинжгүй. Нөгөө эмэгтэй манай Элизабетыг барьж аваачаад цоочтой өрөөнд хорчихжээ. Хаавкос хамт хүрээд ирсэн. 0 орох хэрэгтэй байна. Би одоо яах юм бэ гээл бөөөн болж ирсэн хаалгын цөм мөргөө ачтیں۔ Харуулan ч хүртэл ухаан алдсан. Манай хоёр гялс зугтаахыг хичээнэ. Энэ үед Гафтер хөлөг баатруудыг ховстон өөрийнхөө шүтэн бишрэгчэд болгочдөг. Дэмжээл орилдож явах хооронд манай хэд хот руу орчихно. Хендриксон төвчээр нь барагдаж Артур хаан руу давталхад цаадах нь бас мөчөөгөө өгөхгүй тулдаад байна шүү. Даяан нөгөө хэдийнхээ араас Леонес руу алхаж яснаа жаахан эм орсон Кингээс асууж байна. Намайг барьцаалагтчвал Мелиодес бас аврах гээд ингэж хол явах болов л гин. Тэгсэн Кинг би бол явнаа л гэж шүү. Драйфус эднэр Хендриксоны судалгааны төв дотор явж идэл газар хөдлөх шиг болоод барилга нь хүчтэй чичирдیں۔ Газар доороос дуграв гээл нөгөө хэд буугаад очисон. Даяан ирсэн байлгүй яах вэ? Элизабетыг сул гээл уурсан ч Жерико нэг сүртэй дайраал ирэх шиг болсон. Яаж чадахгүй суурнаа. Гилтандер аянга цахилгаан гаргаж Хелбрам Хаузер нийлээд ч Даяаныг барсангүй. Драйфус маш хүчтэй шид гаргаж цээжинд нь шархтуулаад энэ охины яриад байгаа үнэн юм уу? Гүнж хотод байгаа гэж үү гэснэ. Даяаныг дүүрэн хүнтэй гудамж руу шидчихтیں۔ Хүмүүс нүүр нүдгүй чулуу нүүлгэж манай охин сэтгэлээр унаж бууж өгөх төгсөн ч Элизабетэд амлсан амлалтаа санаад л тэсэж байлаа. Хот суурч өглөө. Гэхдээ Даяан биш Хелбрам сүйтгэж байдаг шүү. Гээлад нэг л сонин санагдаж 10 жилийн өмнө болсон сүрэл 7 хар нүглийн хийсэн хэрэг яг мөн үү гэд эргэлзэж эхэлнэ. Энэ үеэр Гилагийн дүүнд гарч ирээд эгч рүүгөө гүйжэтэл барилга нурж дарагдхаа шахахад Даяан биеэрээ хамгаалж өөрөө оногддог. Жерико ирээд энэ охиныг би устгалаа шүү гэсэн. Гила Хаузер хоёр манай талд орчихсон. Даяаныг хамгаалж галан шуурга гаргаж Жериког унагсан ч Гилтандер Драйфус хоёрыг яаж чадсангүй. Гафтер гарч ирээд Драйфусын бодлыг удирдахыг оролцсон ч чадалгүй өөрөө хүнд шархтаад үлддэг. Тэгсэн Драйфус Даяан болон урагчдыг устгах гэж Хелбрам тушаагаад өөрөө Гилтандертай хамт цугтаага явчихдаг шүү. Энэ хооронд гүнж Хаук хоёр шоронгоос гарахгаар сайж явсаар Элизабетийн эгч Маргаретийн хоригдож байгаа өрөөг олчдог. Тэгсэн манай хоёрыг хулгайлж ирсэн хүүхэн гарч ирсэн. Эгч чинь өөрийн хүслээр хоригдсон хөөе гэдэл Элизабетыг барьж авах гэтэл Хаук мөргөө тунгаачна. Нөгөө хүүхэн ч Хаукыг телепорт хийж алга болгоод Элизабетыг унтлан цохиод эгчийг нь суллаж зоригчин хөрвөл зугтаачаарай гин. Тулааны талбар дээр Кинг ирж хэн Даяаныг ийм болгочих вэ гэдэл амар уурлаж Хелбрам гэдгийг нь мэдэнгүүтээ шууд л тулдаж эхэлнэ. Тэгсэн Хелбрам ч Кингийн эртний танил шидэт дагн байсан байдээ. Модны үндэс гаргаж Кингийг ороож байгаад Даяаныг няцалж хаяхаар дайрч нүүр нүдгүй цохино. Тэгтэл Кинг маш хүчтэй шидэт бүрхүүл үүсгэж Даяаныг хамгаалсан байдаг. Угийн үхсэн шахуу охиныг яагаад ингэтлээ хамгаалаад байгаа юм гэсэн миний хувьд эрхэм чухал хүн учраас гэхэд үзэгдэл солигдож олон жилийн өмнөх явдал гарна. Кинг Хелбрам цохиулж хальт царайнаас нөөр юу ч санахгүй болцсон байхад нь үлэмж биетэй охин Даяан олж сайхан сэтгэлээр асарч тусалсан гинэ. Тэр үе Кингийн хувьд амьдралынх нь хамгийн аз жаргалтай дурсамж болж үлдсэн байд юм байна. Нэг өдөр Даяаныг хүнтэй юм яриад байж байгааг нь хараад Кинг нилээн болгоомжилж хүмүүс аюултай шүү. Дахиад харьцаад хэрэггүй гэж анхааруулна. Гэтэл ой санамж нь хальт сэргэж хамгийн сайн найз шид дагнда яг ингэж анхааруулж байсан санагдаад Даяанд Хелбрамын тухай ярьж өгдөг. Нэг өглөө сэртэл Даяан ханаад түрээд халуурчихсан байдیں۔ Эмийн ургамал аваад ирийгээд л явах гэтэл Даяан битгий яваач би ганцаараа үлдмээргүй байна гэдэл тэврээд авна. Энэ үед дүүгээ орхиод Хелбрамын араас явсан үеийн зурс гэдэл санаанд нь орж ирнэ. Азар нэг анчин энэ хоёрыг олж
Даяанд эм өгч идгээдэг. Тэр хүнтэй юм ярьж байгаад хүний жилээр бүхэл бүтэн 20 жил өнгөрснийг нь олж мэднэ. Нэг өдөр манай хоёр тоглож итэл Даяан хувцас модонд оголд татаад хайчтیں۔ Тэгэхээр нь Кинг өмнөх хувцастай нь харьцуулшгүй гоё одоо хүртэл өмсөж байгаа улбар шар хослолыг нь хийж өгсөн байжээ. Манай хоёр нэг удаа хүмүүсийн амьдардаг тосгонд очиж анчны гэр бүлийнхэнтэй уулзж исэн чинь тэр хоёрыг хосууд гэд ботчдөг. Хосууд гэж юу юм гээд Даяан гайхаад байхаар нь Кинг тайлбарлаж өгсөн. Чи надаа хосуудын хайраар хайртай мó гэж автیں۔ Кинг ч ичингүүрэн байж тийм ээ би чамайг өөрд мөн хайрлана гэж амлдаг. Кингийн ой санамж үе орж ирнэ. Найз Хейлбрам болон бусад чидэд дагинсыг нь нүдний хаалт зүүчихсэн нэг хүн бариад авсан байсныг санаж өөрийгөө шидэд дагинсын хаан байсан гэдгээ ч ухаарна. Хэсэг хугацааны дараа хүмүүсийн тосгонд дайралтанд өртгөд Кинг Даяанда удахгүй эргэж ирнэ гэж амлаад шалгахаар явлаа. Тосгоны бүх хүмүүсийг зүсээ хувиргасан Хейлбрам хэдэж устгасан байв. Кингийн ой санамжаа алдаж хавцлаас унсны дараа шидэд дагин найз нь нүдний хаалттай баатрыг устгаж өөрөө биед нь шилжээд олон 10 жилийн туршид замдаа таарсан хүн амьтныг хядаж явсан байдаг. Хэсэг худалдаачид босод шидэд дагинсын далавчийг нь тасдаж тамлахыг нүдэрээ харсан учраас өшөөгөө авах гэж тийм үйлдэл хийх болсон байлаа. Кинг Даяан дээр буцаж очиж чадалгүй тэр бүх аллагын хариуцлагыг хүлээж мянган жилийн хорихол авчдаг. Үзэгдэл солигдож буцаад одоо үе гарнаа. Хейлбрам Кинг хоёр дахин нүүр тулж Кинг асуулаа. Бүх хүн төрлөختнийг устгах хүсэл чинь хിവэрэ юу гин? Хейлбрамч миний зорилго өөрчлөгдөхгүй гэж орлоол тэр хоёр шид гарган тулдаж эхлэв. Кинг ялж газар унтсан хэвтэж байгаа Хейлбрамд дуулгыг нь авчирч өгөхөд наадах чинь чинийх чамд бэлэглэх гэж олон 100 жилийн өмнө тэр дээрэмчтээс авсан юм гэдээ. Тэнийг мэндэ гэдэл Кинг найзыгаа хардсуу. Хейлбрамыг нас барсны дараа Кинг Даяанаас уучлалгүйж энэ бүх хугацаанд ганцаараа гिचэн үлдээсэнд уучлаарай гэв. Нөгөө Артур гээд залуу Хендриксонтой тулдаж байв. Хааныг хорсон, гүнжийг барьцаалсан, чөтгөр шулуун гаргаж ирэх байгаа гихмэд бүх нууц төлөвлөгөөг нь энэ залуу мэдээд байх шиг санагдаж Хендрикс хамаг кунфугээ шавхаал шид гаргатал Мелиодес угтан хариулж Элизабетыг хурдан сул гэж шаардахад нөгөөх нь мэдээж чадахгүй л гин. Тэгээд л тулдаж эхлэв. Гилтандер шархатсан Драйфусыг түшээд явж байхдаа баг байхдаа Мелиодесаар тулааны урлаг заалгаж байсан үеэ сана. Би хизээч ариун хөлөг баатар болж чадахгүй мэн л та гэд шантарч байхад нь Маргарет л дэмжиж байлаа. Энэ бүхнээ бодоод явж байтал нөгөө Элизабетыг хулгайлдаг шулам гарч ирээд Драйфус одоо сул дорой болцсон. Хендриксоныг дагсан нь л хожин шүү гэдэл ятгаж өгнө. Энэ хөөрхий Гилтандрыг крашлтэ. Араас нь гүгээл. Гилтандер болохоор Элизабетийн эгч Маргаретэд хайртай байсан юм байлээ. Мелиодес Артур хоёрын эсрэг Гилтандер Хендрикс хоёр. Гилтандер багшийнхаа өөдөөс дайраад ороход Мелиодесийн шивээс тодорч чөтгөрийн хүчээ ашиглан зогсоолоо. Хендриксон галт шид гаргаж Артурыг шатаах төгөхөд түрүүнээс хойш хамт яваад байсан зөвлөхөн маягийн Мерлингээд гар гарч ирж тусалдаг. Энэ хооронд бан тулааны талбараас алга болчихсон газар доорх нууц хонгол олцсон зогсож байдیں۔ Элизабет ухаан ороод сэргсэн чинь аавынх нь хоригдож байгаа өрөөнд оруулаад төгчсөн байлаа. Гилтандрын жаахан байсан үе дахин гарч Мелиодес нэг өдөр аялалд явхаар болсноо хэлэхэд Гилтандр дагуулад яваач гэж гуйв. Чи ч өөрөг хүлээсэн хөлөг баатар шүү дээ. Юу хийх ёстой билээ гэхэд Маргаретыг хамгаалах ёстой гэж итгэлгүй хэлнэ. Харин одоо багш шав хоёрын үхлийн тулаан хийж байлаа. Артурыг буулгаад авчихсан Хендриксон Гилтандр дээр хүчээ нэгтгэхээр ирж нөгөө шулмыг бас нэмээд дуутчихдаг. Маргарет эцсийн эцэс тулааныг харахаар зориглон цамхаг дээр гарч ирлээ. Гилтандрыг Мелиодестэй битгий тулдаач гэж гуйгаад доошоо унахад нь манай хүн чөтгөрийн шидээ явуулж өөрөө хамгаалалтгүй үлдээд Хендриксон Гилтандр шулан бүгдийнхэн цогцолтонд оногддог. Гэнэт Гилтандр Мелиодесийн хэлдэг байсан үгсийг саналаа. Би 7 хар нүглээс ч илүү хүчирхэг баатар гэд давтаад хэлээрэ гэдэг байжээ. Гилтандр амандаа давтаж хэлэнгүүтээ Хендриксны гарыг тас завчиж хараалаас чөлөөлөгдөхтэй зэрэгцэн Маргарет Артурын гарн дээр зөөлөн газардлаа. Гилтандр үлдсэнийг надад даатгачих гэдэл
аавынхаа өшөөг авахаар дайран орж Хендрикснийг аянга цахилгаанаар зохиж өгнө. Маргарет Гилтандрын гар дээр ухаан орж Мелиодес Артурыг амь хайргүй тусалсан талархснаа илэрхийлдэг. Нөгөө шулам уурлаад л сүйд олноо. Бүх зүйл ингэж дуусах учиргүй гэдэл орилж идэл Мерлин шидэ гаргаж жинхэнэ төрхийг нь илчлэнэ. Тэгсэн Артурыг дагаж ирсэн зөвлөх нь өөрөө 7 хар нүглийн нэг гахай нүгэл байд юм да. Баа хайсаар Элайныг ам оруулах Кернунасын ивэр бүрэг олно. Намайг оронд нь аваад миний Элайныг амьдруулад өгөөч гэж гуйсан ямар ч хариу байдгүй. Харин тэр дээрээс Хаукийн дуу гарч идэг шүү. Элизабет хаа байна л гэж байна. Хаук баа хоёр яаж яваад энд ирснээ ярилцаад байж итл ивэр гэрэлтэж хариу өгдөг. Надад чиний ам хэрэггүй. Харин өөр даалгавар өгье гэхэд баа юу ч байсан хийн гэж зөвшөөрчдөг. Хаук ч хажуунаас нь ноотоо л байна да. Ямар эвгүй юм бэ гээл өглөөстэй. Тэгсэн Мелиодесыг алчхул Элайныг чин амьлуулж өгье гэвэ. За түр завсарлаадах манайхаа. Та нар арай ингэж гэрэлтүүлд юм биш үү? Тэгвэл өнөөдөр нэг гоё бүтээгдэхүүн танилцуулъя. А4-ийн хэмжээтэй 3 янзаар хасдаг гэрэлтүүлдэг самбар. Анхлан зурж сурж байгаа хүүхдүүд, дизайн, инженерийн оюутнууд, бүр ангаахын оюутнуудад хүртэл маш их хэрэг болдог шүү. Энэ жил хар зургаар ээш өгч байгаа. Эсвэл гоё аним манга зурдаг болохыг хүсэж байгаа хэн бүхэнд маш хэрэгтэй. Хөлсөн зураг тавиад л зурж болох нь штэ. Нүд ядраахгүй, гар ядраахгүй, USB залгууртай болохоор хаач ашиглах боломжтой. Ердөө 39 мянган төгрөг төлөөд гэртээ өнгөө хүргүүлээд авах нэ. Хүүхдийн баяраар авахд гоё бэлэг биш гэж юу? За тэгээд манайха Unitec Mongolia руу холбогдоод аваарай. Доор description-д линк утасны дугаарыг орууллаа. Нөгөө Гилтандрыг крашлдаг шулмын жинхэнэ нэр Vivian. Гахаа нүгэл Мерлин Vivian-аас Элизабет хаана байгааг асууж мэдээд хуруугаа инчтээд л бүгдийг хааны өрөөнд аваад ирдэг. Dreyfus орж ирээд юу болоод байгааг асуухад Гилтандр бүх нүглийг нь мэдснээ хэлж хамаг болохыг нь илчлэнэ. Маргарет 10 жилийн өмнө Хендрикс, Dreyfus хоёр Гилтандрын аав хамгийн хүчирхэг ариун хөлөг баатрыг хөнөөж байхыг нь харчихсан юм байжээ. Тэгээд Гилтандрт хэлж байхыг нь Vivian мэдэнгүүтээ тэр хоёрт хараал хийж иргэшээлдэ оруулсан байв. Dreyfus ариун дан эхлүүлэхийн тулд энэ бүхнийг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, харин гадаа тулааны талбар дээр Vivian хайртай залуу Гилтандраа алдсандаа маш сэтгэл дундуур байв. Тэгсэн Хендриксон үхээгүйгээр барахгүй гараа буцааж наагаад өөрийн гэсэн юма ямар ч үнээр хамаагүй буцааж авах хэрэгтэй гэд Vivian-ыг шордож идэм да. Хаан Dreyfus-ийн цол хэрэгмийг хурааж даанжинд хорих тушаал өгөөд ухаан алдаж унахад Merlin би хааныг имчилж чадна. Гэхдээ Камелотын хаант улс руу аваачих хэрэгтэй гэдэг. Элизабет Мерлиний гахаан дүрстэй шивэсийг хараад 7 хар нүглийн нэг болохоор нь итгэж зөвшөөрөхөд Мерлин Артур хоёр хааныг аваад порталтад явчихв. Яг энэ мөчид цайз дэлбэрч нурахад бүгд эсэн мэд үлдсэн ч Dreyfus далимдуулаад алга болцсон байдیں۔ Хендрикс ариун хөлөг баатруудын чөтгөрийн цусыг сэрээцэн нөгөө хэд нь галзуурч эхэлдэг. Жерико Гейла хоёрч бас чөтгөрийн цус ууцсан болохоор ухаан алдаж унана. Жерико хүчил бол хүч би чөтгөрийн цус уусанда хизээч харамсахгүй гэдэл шүл сентер нь гоожж яснаа аврах том мангас болж хувирдаг. Энэ тэндгүү бусад хөлөг баатрууд ч мангас болцоож Гаутер Гейлаг дүүтэй нь аюулгүй газар руу аваачаар явж Даяна тулдаж эхлэв. Хендрикс мангас болж хувираагүйч биеэр нь чөтгөрийн цус гүйж байгаа нь тодорхой. Маш том биетэй болцсон. Элизабетыг хурдан өг гэж Мелиодесээс шаардна. Кинг жаднуудаа гаргаж дайрахад нөгөө өгцөн байсан Хелбрам чин ирж шидийг нь зогсоодын. Хендрикс нь дахин амьлуулсан юм байлээ л дээ. Хелбрам тэр хоёр Кинг Хаузер хоёр руу дайрч эхлэв. Гилтандр Мелиодес хоёр хүчээ нийлүүлж довтлох гэтэл нөгөө царай мууд чин хоёр гүнжийг барьцаалцсан. Тийшээ харж байгаад цэлэмдүүлчтий. Элизабет битгий халаач би чамтай хамт явъя гэдэл гуйна. Явхаасаа өмнө Мелиодест надад амлалснаа битгий мартаарай. Намайг байхгүй болсон ч 7 хар нүглийг хайж олно биздэ гэлээ. Мелиодес арай гэж салгалаад араас нь даах гэсэн Баан Хаук хоёр гараад ирнэ. Баанч хайртайгаа амьлуулахын тулд Мелиодесыг алах гэдэл дайрчин шүү. Манай хүн гараа завчулсан ч арайхан болтож чөтгөрийн хүч нь илэрч эхлэв. Бааны сахиусан тэнгэрүүдтэй хийсэн тохирооны талаар Хаукаа сонсоод
хэсэг зур гайх хооронд нь баан цохиод амжичдаг. Эляныг алсан гарууттай чи найзууд байсан гэлүү гэдэл баан үнэхээр шийдсэн царайтай байлаа. Мелиодес буцаж хэвэндээ ороод намайг алмаар байвал ал та. Би ч чиний оронд байсан бол адилхан ингэхэл байсан гэж баанд хэлнэ. Энэ үед Даян Хаузер хоёр мангас болцсон бааtruудтай Кинг Хелбрамтай тулдаж Гавтер Гелаг чөтгөр болохгүй тулд маш их хичээж байв. Элизабет Хендриксон хоёрын зам дээр Драйфус гарч ирээд би олон муу зүйл хийсэн. Одоо ядаж чамааг зогсоож гэмээ цайруулна гэж шүү. Баан Мелиодесыг алах гэ дайрахад өөдөөс нь маа гээл зогсноо. Би алвал ал гэсэн болохоос зүгээр хөвтж яагаад өхөн гээгүй шүү. Элизабетыг хаяад тийм амархан үхэж чадахгүй гээл тулдаг гин. Хаук баныг ятгаж синхруулах гэсэн Элайныг дахин амьлуулах ганц боломжоо юу гэж алдах вэ? Дайраад л байна. Тэр сахиусан тэнгэрүүд ч худлаа ярьж ивэл яах юм? Элайнчгүй хамгийн сайн найз чинь ч байхгүй болчихвол чи яах юм гэдэл хамаг байдгаараа ятгаж гарваа. Элайн байхгүй амьдрал минь ямар ч утгагүй. Өдөр хоног тамд байгаа юм шиг л өнгөрч байна гин. Мелиодес тэгсэн одоо 7 хар нүглийн үүргээ гүйцэтгэх ёстой. Энэ бүх зүйл дууссаны дараа намайг алж болно гэдیں۔ Баанч хүлээн зөвшөөрнө. Мелиодес хүчээ нөхөхийн тулд Хаукийн нуруунд дээр нь дуг хийж намайг Элизабетийн байгаа газар хүргээд өгөөч гэж гуйна. Баан Гилтандер Даян хоёр туслахаар очиж Гелагаас авсан эдгээх чулууга шиддэг. Хелбрам Кинг хоёр тулцаар Хелбрам намайг алаад өгөөч чамд бол зөвшөөрэй гэдэл гуйна. Мангас болцсон Жерико ахыгаа гартаа барьж алах нэ. Тэгсэн ч ухаан санаа нь орж гараад намайг хэн нэгэн болиулаач намайг алж устгаач гэдэл орилоод идэг. Хендриксон Драйфус хоёр тулцаар чөтгөрийн хүчтэй болчихсон Хендриксон маш хүнд шархацсан ч тэр доороо идэгрээд дийлдэхгүй байлаа. Нэг харсан Элизабет цус алдсан хэвтэж байв. Драйфус туслах гэж оролцсон ч Хендриксон дайрч ирээд сэлмийг нь буталж хаянгуудаа тулаан дууссан, ши ялагдсан гэж зарлана. Гилтандер ирж Жерикогоос ахыг наварна. Даян намайг алаад өгөөч гэдэл Жерико зогсоо зайгүй гуйж байлаа. Хелбрамч бас Кингээс гуйсаар. Кинг наран цэцэг гаргаж цэцэгний голоос гарах туяа нь Хелбрамыг бүр мөсөн устгадаг. Баан Жериког алах нү гэтэл шүглсэн мангасыг нь устгаж Жериког аварна. Ингээд 7 хар нүглийн 6 цуглаж Мелиодес туслан гүнжийг аврахаар шийднэ. Баан Кинг хоёр хотод үлдэж авраг мангасуудыг устгахаар болов. Мелиодес Элизабетыг авчрах үед Хендриксон Драйферсыг хайлуулж бүрэн устгаж байлаа. Элизабетыг Хаукийн нуруунд дээр тавьж явуулаад шуудхан тулдаж эхлэхэд бусад бааtruуд ч хүрээд ирдэг. Гурвуул дөрүүлээ дайраад байхад л Хендриксоныг бардггүй дээ. Бааныг хажуугийн хадыг нь нуртлан шитгэхэд дотроос нь нэг том мангасын үлдэгдэл гараад ирэв. Хендриксоны бүх хүч чадлын их үүсвэр нь энэ юм гинэ. Бүгд гайхаал нүдэндээ читгэхгүй байж итэл тэр нь олон жилийн өмнө Эленийг гიშгэж хаяад банд алуулсан мангас мөн байдаг. Баанч Мончоко эргүүлж дахин нэг удаа мангасыг устгаж газарт томоо нүх гаргаад хайчлаа. Даяны гадна нүлтэйгэд бусд нь бүгд өсөрч ороод цусны мөр дагаж явсаар Хендриксоныг олоход нөгөө мангасын цуснаас сорвуулж авснаа өөртөө дарчдаг шүү. Тэгсэн саарл биетэй ивэртэй далавчтай жинхэнэ утгаараа жүтгэр болчтیں۔ Энэ үед ариун хөлөг бааtruуд энэ бүх дайралтын ард анханасаа Хендриксон байсан юм биш үү? 7 хар нүглийг зүгээр хилмигдүүлсэн бол яах вэ гэдэл эргэлзэж байв. Гилтандер болохоор тэр одоо хамаагүй ямар ч байсан биднийг 7 хар нүгэл аварлаа шүү дээ гэд ярьж итэл маш хүчтэй долгион Даяныг хийстлэн цохиж бусад нүглүүд Хендриксонтай хамт үсрээд л гараад ирлээ. Нөгөө Хендриксон ч ариун хөлөг бааtruудаар зүгээр наадж идэг шүү. Нилээн олуулах хүчээ нийлүүлж дайрсан ч Хендриксонд ямар ч нөлөө байсангүй. Элизабет сэргэж бүгдийг хурдхан зүгтаа Хендриксон дэндүү хүчтэй гэдэл ойлгох шахам гуйна. Манайхан ч бууж өгөхгүй тулдсаар л Хендриксон ч зүгээр л хоморглон устгаж байлаа. Элизабетыг биеэрээ хааж байгаа Мелиодес л ганцаараа зогсоогоороо үлдсэн байв. Мелиодес сөхрөө унахад Хендриксон хүрхийн төдийдл өчөхгүй өхүүлдэг аимшигт шид гаргаж манай хүн рүү буудлаа. Тэгтэл Хаук урдуур нь орж оногдсон Мелиодес Элизабет хоёрыг авардаг. Гүнж хайртай хөрхөн гахааныхаа нүүрс болцсон биеийг нь тэрвэдэл өөлж байсан маш тод гэрэл цацарч бүгдийг нь эдгэж эхлэв. Энэ шид Элизабетээс гарч байлаа. Хендриксон чамд аав минь ямар их итгэдэг байлаа да.
Чи яах гэж ингэж байгаа юм гэж асуухад чөтгөрийн овог аймгийнхныг хорж шийдгснийхэн төлөөсийг төлүүлж байна гэдэг. Тэгснээ дахиад нэг удаа маш хүчтэй шид гаргахад Элизабет дахин хэн нэгнийг гэмтээхийг чинь зөвшөөрөхгүйгээд маш хурц гэрэл гаргаж Хендриксоныг зогсооход эргэн тойронд нь цэцэг навч дэлгэрч хүмүүсийн шарх сойруу юучгүй идгэрлээ. Гэхдээ нас барсан хүн амьтныг сэрэж арайхан чадахгүй л байв. Элизабет ядарсандаа ухаан алдаж Хендриксон Гилтандер руу дайраад ирэхэд Мелиодес өшөглөж унгаагаад 7 хар нүгэл байхад хизээч битгий бууж өг гэдэл жинхэнэ бодоо олгоно. Гафтер бүгдд нь зааварчилгаад амжуулж Мелиодес Хендриксонтой нэгийн эсрэг нэг үзэж хөдөлгөөнгүй барих зур бусд нь холоос хамаг чадлаараа дайрч шидээ гаргаж байлаа. Тэр болгонд нь манай хүн давхар оногдож Хендриксоныг л устгаж ивэл өөрийгөө золиослоход ч бэлэн харагдчихэдэг. Мелиодесийг шид гаргаж чадахгүй байна гэдэл Хендриксон баярлж итэл манай хүн бүх цохилтоос авсан шидийн хүчийг хоримтлуулж хагаад утгаар нь сүрсэн базаа хийнэ. Гэхдээ тэр хүчийг удирдах чадахгүй болохоор өөрийгөө ч устгачих магадaltaй байлаа. Хендриксон нисэл зүхтах гэсэн Мелиодес цавчиж хаяад л утга учиргүй хүч чадлын төлөө улаарад өөрт байсан хамаг чухал зүйлсээ хөсөр хайсан нүгэлтэн гээл хэлэхтэй зэрэгцэн Хендриксон сарнин алга болж Мелиодес маш хүчтэй доош унлаа. Элизабет гүйж очил гараас нь марж манай хоёр жан ширтэлцээд л байж идэл хаан хажууд нь ирцэн хоолоогоо засж гин шүү. Ариун хүлэг баатрууд сөхөрж унаад биднийг шийдгэнүү хаантаа гээл орилдож итэл хаан та бүхэн хаан тулсаа сэргэн босгож хүн ардаа хамгаалаарай гэж зарлиг болгоно. Харин 7 хар нүглийг хаан тулсаа хайртай гүнжийг минь хамгаалсанд баярлалаа гэдэл талархлаа илэрхийлдэг. Харин охиноо 7 хар нүглийг хайж олон хүчтэй байсанд баярлалаа гэд магтахад Элизабет уйлж эхэлнэ. Хаукийг аварч амьдруулж чадахгүй байгаадаа л гуниглаад ахгүй юу? Мелиодес тайвшруулж Хаук чамайг чадах бүхнээ хийсэн гэдгийг чинь мэдж байгаа л гин. Мелиодес Хаукийг эргээд ирвэл өмнөхөөсөө 3 дахин их хоол хийж өгч байна шүү гэдэл амлаж исэн. Хаукийн бие нь хийсэж байгаа юм шиг алга болоод доороос нь жижигхэн сэргэлэн цаваа Хаук гараад ирлээ. Бүгд баярлал Мелиодес Элизабет хоёр тэрвэрлэгдсэн байж идэл эгч Вероник нь амьд минь хүрээд ирдیں۔ Элизабет гайхах баярлах зэрэгцэн эгч рүүгээ гүүн тэрвэрч аваад хурдхан гэрлүүгээ явцгааг нь. Леонеси хаант улс баг багаар сэргэн засагдж байлаа. Даян Кинг дээр ирж Мерлиний өгсөн шидэд бэлтмэлээс болоод хэсэг хугацаанд жижигхэн болцсноо хэлэхэд манай хүн энэ боломжийг ашиглан хамт фестивал явъя гэж урих гэснээ цагаа тулсан чи Мелиодестэй баярт хамт яваач гэдээ. Даян тэгсэн харин өөрөө Кингийг болцоонд урьдаг шүү. Жерико шидийн хүчгүй болсондоо нэг гуниглаж аймаар бол мангас болчоогүй байгаадаа нэг баярлал. Бүгд бааны ачаар гэдгийг нь мэдж байгаач бааны тухай бодохоор л дургүй нь хүрээд сэтгэл санаа нь тун тогтургүй байлаа. Гилаг хүрээд ирэхээр нь чиж ацтай шидийн хүчээ хадгалаад үлдчихдэг гэсэн. Хайрын хүч штэ. Би тэрэнд хайртай. Тэр надад хайртай гэд заасан чинь Гафтер байж идэ. Гилтандер Мелиодесийн бааранд ирж хараагдсан байхдаа хийсэн бүхнээ бодохоор үнэхээр гин буруутайгаа мэдрээд байгаа учраас хаан тулсаас гарч аяланга тусламж хэрэгтэй болсон хинтж бай туслахаар шийдсэн гэж ярьдаг. Өнгийн салют тэнгэрийг гэрэлтүүлж Элизабет 7 хар нүглийг олох аялал нь маш амжилттай өндөрлсөн талаар хаан аав болон эгч нартайгаа ярьж байлаа. Хаан аав нь Мелиодес өнөөдөр бусад нөхөдтэйгөө замд гарч байгаа талаар хэлж хэцүү аялал болох болно. Камелотын хаант улс руу явж байгаа гэлээ. Элизабет мэдээгүй учраас салахаас чийж чадаагүй байдаг. Тэгтэл манай хүн Хаукийн ээжтэй сүр дүүлэнтэй ирж Элизабетэд дахиад нэг нүглийг хайж олох дутуу байгаа шүү дээ. Хамтдаа замд гарах уу гэхэд гүн шууд л зөвшөөрнө. Цагаан морьтой хан хөөш ногоон гахаатай баатар ирээд гүнжийг аваа явчваа гэж. Баан тэднээс салж дэлхийн ертөнцийг үзэхээр аялалд гарах болсноо хэлж заавал эргэж ирнэ гэж амладаг. Мелиодес Мерлинээс 10 жилийн өмнөх тэр өдрийн тухай асуух юм дэндүү их байна гэхэд яривал урт түүх болно л гэж юм шүү. Үзэгдэл солигдож өнгөрсөнд Лиз бүсгүй нас барж байгаа хэсэг гарна. Мелиодес гунгэлцэн уйлж итл битгий уйлда хоёулаа дахиж уулзсан шүү дээ гэдэг. За ингээд сизон 1 дуслаа. Сонирхолтой адал явдал ихтэй аним байгаа сте. Дөрүүд нь нилээн олон байгааз гол дүрэн л гэхэд 7 гэхээр те. Тэгэл явж өгч байгаа юм л да. За лайк, subscribe дарж уу шалгаад комент заавал бичээрэй guys. Түр бай.